Энэ удаагийнхаа бичлэгээр 1991 оны учир битүүлэг трейлер төрлийн Deceived киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьчлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 75 18 18. Нью-Йорк хотод Адрин гэх бүсгүй сохор болцоонд төрүүлж ирээд Адам Лукас гэх залууг хүлээн суун. Гэвч цаг өнгөрөх тусам болзоот залуу нь ирэхгүй Адрин ч бухимдаж эхлэв. Тэр үед нэгэн царайлаг ирээд түүн рүү нэмсэглэн ширтэж байгааг анзаарах бөгөөд Адрин зөөгчөр дамжуулан түүнийг Адам Лукас мөн эсхийг нь асуулгалаа. Гэвч хариулт нь үгүй байв. Ингээд тэр болзоондоо хаягдсан ойлгон чимээгүйхэн рестораныг орхино. Маргааш Адрин ажил дээр очих ба тэрээр эртний урлагийн бүтээл сэргээн засварладаг мэрэгжилтэй нэг ажээ. Удалгүй өчигдөр орой ресторанд харсан өнөөх өрлүүний нэмсгэлж байсан эр хурж ирээд өөрийгөө Джек Сондерс хэмээн танилцуулав. Тэрээр музейн эртний эд үлгийн зүйл хариуцсан судлаач мэрэгжилтэн байж таарах бөгөөд сэргээн засварлуулах хэд хэдэн үнэт олдвор авчирсан байлаа. Ажлын дараа тэд хамтдаа оройн хоол идэнгээ удаан ярилцаж энэ үедээ бие биетэйгээ гайхалтай сайн ойлголцдог болохоо мэдэрнэ. Тэд олон зүйл дээр ижилхэн бодолтой байх ба яриа нь шөндөл хүртэл үргэлжлэнэ. Джек хошигнон хэрвээ Адам Лукас болзоондоо ирсэн бол бид хоёр хизээч уулзахгүй байсан хэмээн Адриныг инээлгээд амжив. Тэр хоёрын хоорондын давталцал улмал хүчтэй болж гэнэт Джек Адринаас амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж байна гэж асуув. Энэ нь бараг л би чамтай үлдсэн амьдралаа өнгөрүүлэхэд бэлэн шүү гэх утгатайг Адрин ойлгож тэд удалгүй үнсэлцэн. Дараагийн хэсэгт хэдэн жил өнгөрсөн байх ба Адрин Джек хоёр гэр бүл болж охин Мэригийнхээ 5 насны төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаа харагдана. Үйлчлэгэн дараа Джек охиндоо хуучин гэрэл зургийн цомгоо үзүүлж нас барсан эцэг эхийнхээ тухай ярьж өгөв. Джек хайр халамж сайтай эцэг бол Адрин ч мөрөөдсөн бүхнээ олсон мэт аз жаргалтай амьдарч байлаа. Гэвч тайван амьдрал удахгүй орвонгоороо эргэнэ. Нэг орой Джекийн хамтран ажиллагч Томаш музей дээр орой болтол ажиллаж эртний Египтийн үнэт хүзүүний зүйлтийг шинжилж байлаа. Удалгүй Томаш тэр зүйлттэй холбоотой маш хачирхалтай зүйлсийг олж мэдэх бөгөөд яг тэр мөчид үл танигдах нэгэн араас нь гитэж ирээд гялгаруут толгойд нь углаад боож эхэллээ. Томаш амт тэмцэн эсэргүүцэх боловч ямар ч боломжгүй байсан тул эцэст нь тэр амьсгал нь дасарч харамсалтайгаар нас барна. Хэд хоногийн дараа Джек Адрин хоёр нэг үйлчлэгт оролцож Джекийн хамтран ажиллагч Харвитэй тааралдана. Тоглолт эхлэхийн өмнөхөн Адрин гэртээ байгаа охиноо асуухаар дээшээ гарч залгах гэж байгаад бүдрэх шахав. Тэр өрөөний гэрлийг асаах үедээ нүдэндээ читэмгүй дүр зурагтай нүүр туллаа. Томшийн зохицос таазнаас дүүжлээстэй байх нь тэр. Удалгүй цагдаа нар ирж мөрдөн шалгах ажиллагаа эхлэнэ. Байцаагч Джек болон музейн ажилтнуудаас Томаш сэтгэл гутралтай байсан эсхийг асуухч хэн ч тийм зүйл анзаарч байгаагүй гэж хариулна. Харин Адрин Томаш өөрийгөө эгүтгсэн гэх дүгнэлтэнд огтхон ч итгэж чадахгүй шокийн байдалтай байв. Гэсэн ч хэдхэн хоногийн дараа цагдаа нар уг хэргийг амиа хорлолт гэж үзэн бараг л хаахаар боллоо. Үүний зэрэгцээ Харви бусад мэрэгжилтнүүдтэй хамт Томашийн судалж байсан Египтийн хүзүүний зүйлтийг дахин шалгаж үзээд хэн нэгэн өмнө нь нууцаар шинжилгээ хийж байсан болохыг илрүүлнэ. Тэр шөнө Адрин нөхрөө ер бусын дүгшсэн байдалтай байхыг анзаарав. Джек түүнд музейн Египтийн цуглуулгад байсан 4.5 сая долларын үнэтэй хүзүүний зүйлт хуурамч байсан болох нь тогтоогдсныг хэлв. Джекийн санааг зоож буй хамгийн том асуудал нь тэр хуурамч зүйлтийг худалдан авсан хүн нь өөрөө байсан явдал байлаа. Хэрвээ энэ асуудал үнэн болох нь тогтоогдвол түүний олон жилийн хөдөлмөр нэр хүнд карьер нэг мөсөн сүрх эрсдэлтэй
Жек өөрийгөө өмөрч тухайн үед зүйлд жинхэнэ байсан хэн нэгэн дараа нь сольсон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлнэ. Харин Адрийн Томш мөнгөний хэрэгт орсон байж магадгүй гэж таамаглахад Жек үүнийг эрс үгүйсгэн Томш хэзээ ч ийм зүйл хийх хүн биш гэж хамгаална. Удалгүй Жект музейгээс яралтай дуудлага ирж Жек Бостонд болох дуудлага худалдаанд заавал оролцох шаардлагатай болсноо их нэртэй хэлнэ. Карьер нь аль хэдийн асуудалд орсон учраас энэ аяллаас татгалзаж болохгүй гэж тэр тайлбарлав. Адрийн ч түүнийг ойлгож нөхөртөө туслан ачааг нь бэлдэж өглөө. Адрийн нөхрийнхөө хувцсыг нэмхэлж байхдаа Даниэл Шерман гэсэн нэртэй нэрийн хуудас олж харав. Энэ хүн хэн болохыг асуухад Жек танихгүй хүн гэж хариулна. Маргааш Адрийн шинэ ажлын уулзалтаар Честерфилд зочид буудалд очиход хамтрагч Шарлотт нь хэдэн минутын өмнө Жекийг буудлын амралтын танхимд харсан гэж хэлв. Адрийн үүнд итгэсэнгүй. Учир нь нөхөр нь одоо Бостонд очсон байх ёстой. Маргааш нь Жек гэртээ ирээд Адринд бэлэг болгон үнэтэй дотор хувцас авчирна. Адрийн баярлсан ч Шарлоттын хэлсэн зүйл бодогдоод байсан тул нөхрөөсөө асууж үзэв. Жек инээмсэглэн үгүйсгэх нь ойлгомжтой. Адрийн тоглоом болгон чи надаас өөр хүнтэй уулзаад байгаа юм шиг зү. Гэхэд Жек ч зөрүүлж хошигнон тэр зочид буудлын үйлчлэг муу байсан. Гэсэр хосууд уг асуудлыг тэр дороол хаяна. Хэдэн хоногийн дараа тэд ойрын найзуудаа цуглуулж өөрсдийн хурмын 6 жилийн ойн баяраа тэмдэглэхээр бааранд цугларав. Энэ үеэр Адрийн Харвиг ямар нэгэн зүйлд ихэд санаа зовж байгааг анзаараад учрыг нь асуухад Харви Томшийн судалж байсан хурамч зүйлтийн мөрийг дагаж шалгасаар Германы Штутгарт хот дах нэг үнэт хэдлийн дэлгүүрт хүрсэн тухайга ярьж өгөв. Шалгалтын явцад тэрхүү хурамч зүйлтийг Даниэл Шерман гэх хүн захиалан хийлгэж $10,000 аяллалын чекээр төлбөрөө хийсэн нь тогтоогджээ. Харин Томшийн дансанд сэжигтэйгүүлгээ хийсэн улмөр огтхон ч байгаагүй аж. Даниэл Шерман гэх нэрийг сонссон даруйд Адрийн нөхрийнхөө хувцаснаас олсон өнөөх нэрийн хуудсыг санаж сэтгэлд нь анхны том эргэлзээ төрнө. Маргааш нь бүр ч ачирхалтай явдал боллоо. Нэгэн дотор хувцсны дэлгүүрээс уцтаж Жек кредит карта мартсан тухай хэлэхэд Адрийн тэднийг Бостоноос ярьж байна гэж бодов. Гэтэл уг дэлгүүрийн ажилтан Манхэттенээс ярьж байгаагаа хэлэхэд тэр үнэхээр их цочирдоно. Утас тасарсны дараа Адрийн нөхрийнхөө зүйлсийг нэг бүрчлэн шалгаж эхлэх бөгөөд хөрмнийх нь халааснаас Честерфилд зочид буудлын жихэр гарч ирэв. Яг тэр үед Жек гэртээ орж ирэх бөгөөд Адрийн түүнд жихрийг нь үзүүлэн худлаа ярьсан гэж буруутгана. Харин Жек эсрэгээрээ эхнэрээ өөрт нь итгэдэггүй гэж зэмлээд ажлын арга хэмжээнд оролцохоор тэр буудалд олон удаа очиж байсан гэж тайлбарлана. Адрийн дараа нь Манхэттен дэх дэлгүүрт кредит карта мартсан талаар нь асуухад Жек онгоцны буудлаас харих замдаа бэлгээ худалдаж авсан гэв. Тэгэд Адрийн Даниэл Шерманы нэрийн хуудсыг гаргаж ирэхэд Жек өдөр бүр олон хүнтэй танилцаж байнга л нэрийн хуудас солилцдог тул бүгдийг нь сандаггүй хэмээн дахин булзааруулна. Маргаа уламжлал ширүүсч Жек эд зүйлсээ аваад гэрээсээ явхаар шийдлээ. Адрийн үлдэхийг гуйсан ч тэр хаашаа явж байгаагаа ч хэлэлгүй явчихна. Удалгүй Жек гудамжны нийтийн утаснаас хэн нэгэн рүү залгах бөгөөд төд удалгүй үл таних хүн хурч ирээд машинд нь сууна. Тэд удалгүй машинтай давхиж эхлэн хэдэн хормын дараа автомашин нь жолоодлогоо алдаж хашлага мөргөн осолдсноор дэлбэрлээ. Хэсэг хугацааны дараа Адрины гэрийн хаалганы хонхон дуугарч тэр хаалгаа нээхэд 2 цагда зогсож байлаа. Тэд түүнд нөхөр нь ослоор амиа алдсан гунигт мэдээг дуулгана. Шаргалсан Адрийн эмнэлэг дээр очиж Жекс үлдсэн эд зүйлсийг таньж байх үедээ нөхрөө үнэхээр алдснаа ухаарч нулимсаа барьж дийлэхгүй цөхрөн. Оршуулгын дараа Адрийн хайртай хүнээ алдсан энэ зовлонгоос хизээч гарч чадахгүй мэт байдалтай байлаа. Харин Харви түүнийг тайвшруулж тусламж хэрэг болвол хизээд бэлэн гэдгээ хэлв. Адрийн ч охиныхоо төлөө амьдралаа үргэлжлүүлэхийг хичээнэ. Гэвч хачирхалтай зүйл зогсох яагачгүй байлаа. Түүнийг үл таних нэгэн хүн хаа явсан газарт нь нууцаар ажиглаж эхэлснийг Адрийн огтхон ч анзаарсангүй. Нэг өдөр Адрийн Мэри хоёр гэрээсээ гарсан хойгоор гэрийн үйлчлэгч Лилиан цэвэрлэгээ хийж байхдаа нуусан байсан Египтийн үнэт хүзүүний зүйлтийг олно. Тэр зүйлтийн жинхэнэ үнцнийг мэдээгүй тул Адрины бусад гоёл чимэглэлийн дундуур зүгээр л тавьчихав. Удалгүй Адринд нийгмийн хамгааллын албанаас дуудлага ирж бичиг баримтын асуудлаар яаралтай ирж уулзахыг хүснэ. Тэнд очиод Адрийн амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх үннийг сонслоо. Ажилтан Жекийн нийгмийн даатгалын дугаар огт өөр хүний бүртгэлтэй таарч байгаа тул нөхөн олгор олгох боломжгүй гэв.
Илүү аимшигтай нь бүх шимтгэл жинхэнэ Джек Сондерс гэх хүний бүртгэл рүү шилжиж байсан ба жинхэнэ Джек Сондерс 16 жилийн өмнө нас орсон болохыг тайлбарлана. Өөрөөр хэлбэл Адрианы нөхөр үнэндээ Джек Сондерс биш байжээ. Энэ үгийг сонссон Адрийн зочролд орж нөхөр нь үнэндээ хэн байсан бэ гэсэн асуултын хариуг хайхаар шийднэ. Хотын архивд очиж нэлээдгүй судалсны эцэст жинхэнэ Джек Сондерс нь Колумбийн их сургуулийн оюутан байсан бөгөөд олон жилийн өмнө эцэг эхийнхээ хамт онгоцны ослоор нас барсныг тэрээр олж мэднэ. Энэ мөчөд Адрийн харилж явсан хүн нь өөр хүний нэрийг ашиглаж амьдэрсэн луйрчин байсныг ойлгож бүх гэрлэлт нь худал хуурмаг дээр тогтож байсныг ухаарав. Гэртээ ирээд тэрээр Джеки хуучин гэрэл зургийн цомгуудыг үзэж суух хооронд охин Мэрийн найз Кэролтойгоо тоглож байлаа. Кэрол өнөөх Египтийн хүзүүний зүйлтийг зүгээд таалагдсан тул авч явж болох эсхийг Адрианаас асуухад Адрийн бодолтой автан завгүй байсан тул анзааралгүй зөвшөөрчихнэ. Удалгүй Кэрол ээжтэйгээ хамтаа гэртээ харихдаа түүхийн үнэт зүйлтийг авч явсныг Адрийн огтхон ч мэдсэнгүй. Адрийн гэрэл зургийн цомгийг үргэлжлүүлэн үзэж байхдаа тэр нөхөр нь жинхэнэ Джек Сондерстай хамт зураг авахулсан байгааг олж харна. Зургийн ард талд тэд хоёулаа нэг ахлах сургуульд сурч байсан тухай тэмдэглэл байлаа. Маргааш нь Адрийн тэр сургуулийн төгсөгчдийн жилийн номыг хайж олно. Хуудасыг эргүүлж байтал нөхрийнхөө зургийг олж харсан ч доор нь Джек Сондерс биш, Фрэнк Салливан гэсэн нэр бичээстэй байв. Тэрээр Фрэнк Салливан гэх хүний талаар үргэлжлүүлэн судалсан ч гайхмаар нь бараг л ямар ч бүртгэл мэдээлэл олдсонгүй. Дахин Джекийн бичиг баримтыг шалгаж суухдаа Адрийн нэгэн хамаатных нь яаралтай холбоо барих хаягийг олж тийшээ очихоор шийднэ. Харин энэ бүх хугацаанд үл мэдэгдэх нэгэн хүн түүнийг үргэлж нууцаар дагсаар л байлаа. Маргааш нь Адрийн уг хаягаар очиж Эвелин гэх эмэгтэйтэй уулзна. Тэр Фрэнк Салливан гэх хүнийг хайж байгаагаа хэлэхэд Эвелин түүнийг гэртээ урин орууллаа. Эвелин жинхэнэ Джек Сондерс өөрийнх нь үеэл байсан гэдгийг мөн Джек болон Фрэнк Салливан хоёр салшгүй сайн найзууд байсан тухай ярьж өгөв. Тэр Фрэнкийг ядуу айлын хүүхэд байсныг аав нь архичин, ээж нь төлбөрийн цэг дээр ажилладаг байсныг дурсав. Мөн Фрэнк гэр бүлээсээ ихэд иждэг байжээ. Хамгийн сонирхолтой нь жинхэнэ Джек онгоцны ослоор нас барсны дараахан Фрэнк ч мөн ор мөргүй алга болсон байна. Үүнийг сонссон Адрийн утасны дугаараа үлдээгээд буцав. Маргааш нь Эвелин түүн рүү залгаж Фрэнкийн ээж амьд байгааг хэлээд хаягийг нь өгөв. Адрийн тэр дээр очиж Розали Салливан гэх өндөр настай эмэгтэйтэй уулзна. Тэр нас барсан нөхрийнхөө тухай ярьж эхлэхэд Розали зочирдон олон жилийн турш хүүгээ аль хэдийн нас барсан гэж бодож явснаа хэлв. Хүү амьд байсан хэрнээ нэг ч удаа эргэж ирээгүйд нь сэтгэл нь маш их шархалсан бөгөөд хүүгээ хуваа хичээсэн хүн байсан гэж гашуудан ярьлаа. Явахын өмнө Адрийн нэрийн хуудасаа үлдээн ямар нэгэн зүйл хэрэгтэй бол холбоо бариарай гэж хэлээд гарна. Тэр шөнө Мэри айж сандарсан байдалтай гүйж ирээд өрөөндөө нэг эрэгтэй хүн харсан гэж ээжтэй хэлв. Адрийн үүнийг хүүхдийн хар дарсан зүүдийн болов уу гэж бодсон ч өрөөг шалгахаар шийдлээ. Үнэхээр түүний таамаглаж байсан шиг хэнч байсангүй. Маргааш оройн үйлчлэгч Лилиан цонхнуудыг шалгаж явахдаа нэг нь дотроос хаагдахгүй байгааг анзаарна. Энэ нь хэн нэгэн гэрт нууцаар орсны шинж. Ажлаа дуусгаад гарсан Лилиан нэг зүйл мартснаа санаад буцаж ирэхэд шүүгний цаанаас хэн нэгэн түүнийг хөдөлгөөнгүй ширтэж байхыг анзаарч харлаа. Хэсэг хугацааны дараа Адрийн гэртээ ирэхэд бүх юм нь орвон гороо эргэсэн байв. Хэн нэгэн байшинг нь нэгжиж ямар нэгэн зүйл хайсан нь ийэлт харагдана. Тэрээр угаалгын өрөөнд ухаангүй хэвтэх Лилианыг олж сандарч очиод түүнийг шалгах үед яг ард нь өнөөх царай нь үл харагдах этгээд зогсож байлаа. Адрийн хамгийн түрүүнд охиндоо санаан зовж хайж эхлэв. Гэтэл аз болж охин нь найз Кэрол болон түүний ээжийн хамтаар гэртээ эсэн мэнд ирнэ. Удалгүй цагдаа нар ирж шалгалт эхлүүлэхэд Харви Лилианы амь насанд аюул учраагүй гэж Адрийг тайвшруулна. Дараа нь тэр Адрийн Мэри хоёрыг аюулгүй байлгах үүднээс өөрийн гэртээ авчирлаа. Маргааш нь Адрийн Розали Салливан өөртөө нь яралтай уулзахыг хүссэн зурвас илгээсэн байлаа. Адрийн тэр даруй гэрт нь очиход хаалга нь онгорхой байсан ч хүн харагдсангүй. Гэнэт түүний ард хэд хоногийн өмнө оршуулсан гэж бодож явсан нөхөр нь амьд зогсож байлаа. Жинхэнэ нэр нь Фрэнк Салливан байсан тэр эрийг хараад Адрийн зочирдон гараараа хүрч үзнэ. Үнэхээр амьд байгааг нь мэдмэгцээ уур нь хүрч өөрийг нь ингэж хуурсанд буруутгалаа. Фрэнк түүнийг тайвшруулахыг оролдож болсон бүхнийг тайлбарлаж эхлэв.
Тэрээр багада Жек Сондерс гэдэг ганцхан сайн найзтай байсан ба өөрөө ядуу учраас их сургуульд сурах боломжгүй байхад Жек түүнд ном авч өгч уншихыг хүртэл зааж боловсрол эзэмшигт нь тусалдаг байсан гэж ярив. Харин Жек онгоцны ослоор нас барсны дараа Фрэнк гүн шаналлд орж түүний бичиг баримтыг нь авч Жекийн дүрээр амьдрахаар шийдэж байжээ. Бүх бичиг баримт нь жинхэнэ байсан учраас хинч сэжиглээгүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам Фрэнк өөртөө хүртэл өөрийгөө Жек мөн гэж итгэх хэмжээнд хүрсэн байв. Гэвч нэг өдөр Даниэл Шерман гэх хүн гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөжээ. Тэр Фрэнк Жек хоёрыг хүүхэд байхаас нь мэддэг байсан тул Фрэнкийг хэн болохыг нь шууд л таньсан байна. Ингээд түүний энэ нууцаар нь сүрдүүлж музейд хурамч үндэтлэлийг жинхэнэ мэтэр худалдахыг албадаж эхэлжээ. Энэ үед Адрийн хамгийн аимшигтай асуултаа тавина. Тэгвэл би хэнийг оршуулсан юм бэ? Гэхэд Фрэнк үнэнээ хэлв. Түүний оршуулсан хүн бол замаас дайж явсан хэн болох нь тодорхойгүй нэгэн байлаа. Фрэнк өөрийгөө зөвтгөн энэ бүхнийг зөвхөн Адрийн Мэри хоёрыг л хамгаалахын тулд хийсэн гэж хэлсэн ч Адрийн түүний үгэнд итгэсэнгүй. Дараа нь Фрэнк гэртээ байгаа жинхэнэ Египтийн зүйлтийг заавал олох хэрэгтэй. Түүнийг Даниэл Шерманд өгч байж л гэр бүл нь амьд үлдэнэ гэж тайлбарлав. Гэвч Адрийн юу ч хэлэлгүй тэндээс гарч явлаа. Фрэнк гарч явах мөчид камер орон дээр хэвтэх Орзелагийн цогцыг харуулдаг. Түүнийг тоомштой яг адилхан аргаар гялгар уут толгойд нь угилж амьсгалыг нь боож хөнөөсөн байв. Гэртээсэн Адрийн байшингаа бүхэлд нь нэгжин зүйлтийг хайж байсан боловч олсонгүй. Удалгүй Фрэнк уцтаж бүх зүйлдээ уучлалт хүсээд өөрт нь хайртай хүрээ гэдгээ хэлнэ. Харин Адрийн үүнд нь хариу хэлэлгүй. Маргааш дахин залгаарай гэж хэлээд утсаа тасаллаа. Үүний дараа хайлтаа үргэлжлүүлэхдээ тэрээр Даниэл Шерман гэсэн нэртэй нөхрийнхэн зурагтай хуурамч үнэмлэх олж харна. Тэр мөчид Адрийн нөхөр Фрэнк нь Даниэл Шерман гэх өөр нэгэн дүрээрч бас амьдарч байсныг ойлгов. Яг энэ үед Фрэнк Мэригийн сургууль дээр очиж охинтойгоо уулзахад Мэри аавыгаа амьд байгааг хараад маш их баярлана. Харин Адрийн Даниэл Шерманы гэх үнэмлэхний хаягаар очиход нэгэн жирэмсэн эмэгтэй нүүхээр бэлдэж байлаа. Гэрийнх нь ханан дээр Фрэнк өөр эмэгтэйтэй хуримлсан зураг байж харагдана. Фрэнк давхар амьдралтай байсныг ухаарсан Адрийн яах ч учраа олохгүй байлаа. Адрийн тэр байшинд байх зургийн цомгийг сөхөж үзтэл дотор нь Мэригийн зураг хүртэл байхан тэр. Удалгүй Фрэнкийн өөр нэг эхнэр нь бололтой эмэгтэй өрөөнд орж ирээд өөрийгөө хадагтай Шерман хэмээн танилцуулна. Магадгүй тэр эмэгтэй Адрийг байр сонирхож ирсэн хүн гэж ойлгосон бололтой. Адрийн Мэригийн зургийг зааж ямар учиртай хүүхэд болохыг нь асуухад Мэри охиныг нөхрийнхөө онгоцны ослоор нас барсан эгчийнх нь охин гэж боддгоо хэлв. Тэр үед утас дуугарч нөхөр нь шаргал үстэй эмэгтэй дутсаа өг гэж хэлснээр Адрийн Фрэнктэй ярьж эхлэнэ. Фрэнк түүнийг өөрийн давхар амьдралыг олж мэдсэнийг нь магтаж Мэрийг барьцаалсан гэдгээ хэлв. Мөн Мэрийг хэлснээр Египтийн үнэт зүйлт Кералд байгааг мэдсэн Фрэнк шөнө болоход тэр зүйлтийг авч гэртээ ирэхийг шаардлаа. Хэрвээ цагдаа эсвэл хоёр дахь эхнэрт нь энэ талаар хэлбэл Мэри аюулд орно гэж Фрэнк сөрдүүлв. Уралсан Адрийн гэр бүлийн зургийг шалан дээр шидээд жирэмсэн эмэгтэйд болгоомжтой байгаарэ гэж анхааруулад гарна. Тэрээр даруй Кералын гэрт очиж зүйлтийг авах гэсэн ч Керал өгөхөөс татгалзана. Аргагүй ихэнд Адрийн хүчээр буцаан авч гэртээ ирээд өөрийгөө хамгаалах үүднээс хутга авч нуув. Удалгүй Фрэнк ч ирлээ. Адрийн хамгийн түрүүнд Мэрийг хаана угааг асуухад Фрэнк охин машинд байгаа зүгээр гэж хариулна. Охиноо харах гэсэн Адриныг Фрэнк гинэт боож ханд шахаад хүчээр үнсэж эхэллээ. Адрин ч түүнийг үнсэж байгаа мэт дүр үзүүлээд гинэт ардаа нуусан хутгаа гарган гарлуун дүрж дараа нь зүйлтээ аваад зүгтаана. Гэвч Фрэнк түүнийг хялбархан гүйцэж барилгын хаалгаар гарахаас өмнө урьдж цонх хаглан урд нь гарч ирээд замыг нь хаана. Зогтох ганц хэсэг нь хаагдсан Адрийн арга мухардаж барилга дотор ямар ч чиг зүггүй гүйж эхлэв. Адрийн явсаар нэгэн ашиглагдахаа болсон ачааны захлаган шат руу орж нуугдахад Фрэнк түүнийг олж зүйлтийг өгөхийг шаардлаа. Улмаар Адрийн зөвшөөрсөн дүр үзүүлэн гартаа барьсан зүйлтийг урагшаа сунгахад шуналдаа автсан Фрэнк захлаган шатны хаалгыг онгойлгон урагшаа алхах үедээ шууд л доошоо унаж маш аимшигтайгаар бяцарч өгөв. Адрийн үнэндээ захлаган шатны ган татлагаас нь зүгдэн харанхуйд нугдсан байсан бөгөөд Фрэнкийг зориуд урхинд оруулсан нь энэ. Ингээд Фрэнкийн олон жилийн худал хуурмаг амьдрал нь төгслөө. Хэд хоногийн дараа Адрийн Мэри хоёр шинэ амьдралаа эхлүүлэхээр эд зүйлсээ баглж байв. Мэри аавынхаа хуучин гэрэл зургийн цомгийг олж ирэхэд Адрийн түүнийг чамдандаа хийчих гэж зөвлөж байгаа харагдана. Учир нь
Аадрын охиных нь сэтгэлд үлдсэн тэр сайн аавын дүр төрхийг эвдэхийг хүсээгүй юм.